Hi. Jumbo. Gopua. Шинэ зүйтэй болсон. За, навигашн ураас хөдлөөд 2 хонжийн ойрд бичлэг хийсэнгүй. За, тэгээ влогийнхаа бичлэгийг масаа явах замаас эхлүүлж байна. За, ямар газар нутгаар явж байгааг та бүгдтэй харуулъя. За, би навигашн ураас гараад 2 хоног явж байна. Одоо нэг 90 км газар явсан байна. Өнөөдөр томоо гэх чинь нэг даваагаар давж байна. За, тэр хөндийг хараад байвал тэр хөндийг харуул ер нь ойлгомжтой. Энэ том хөндийг гэртлээд туулаад одоо өгсөж байна. За, бүтэн 3 цаг өгсөн. Одоо тэр дээр яг даваан дээр гаргачих шиг байна. За, цаатад Нарок тосхон жишээд Нарок аймаг байгаа. За, тэгээ удахгүй Нарок аймаг дээр очиноо. За, Нарок таун нь Найроби хотоос 150 км орчим зайтай байдаг. Ерөнхийдөө масаа хүмүүсийн суурин амьдардаг ийм аймаг юм бэлээ. Ойролцоогоор 30,000 хүн амтай. За, энэхүү аймагаас цаашаага 80 км яваад масаачуудын амьдардаг масаа тосгонд очих хэрэгтэй байсан. За, би цаг алдалгүй үргэлжлүүлэн замдаа гарсан байгаа. За, тэгээд цаашаа үргэлжлүүлж иж байхад байгаль ерөнхийдөө зэрлэг болж эхэлж исэн. Энэ нь илүү их санаа зовж байлаа. Масаамаараа явж явах замд их сонин зүйлтэй таарлаа. За, урч нь бол та зам дээр нэг нөхөр дайрлаад өгчээ. Энэ нөгөө судалцсан урчны жижиг төрөл нь бол та өчигдрөөр нь үйл явдал бол та. За, үргэлжлүүлэн маш сайхан байгалийн үзэсгэлэнгээр аялж байлаа. Хэдийгээр би масаа хүмүүсийн тосгонд очиж байгаа ч гэсэн яг эргэн тойрон бол тэр чигтээ масаа хүмүүс тархан суурьсан газар нутаг байсан. Эхнээсээ тараад мэдлээд их сэтгэл сэргэм сайхан мөчүүд санагдаж байна. За, эндээс нэг 30 км орчим яваад масаа тосгон орох байсан ч гэсэн цаг агаар бол маш хурдан муудсан байгаа. За, тэгээд яалтчгүй замдаа нэг камп тараад энэ кампэд тоглож амарсан байгаа. Үргэлжлүүлээд маргааш өглөө нэртлэн босоод масаачуудын амьдардаг тосгон руу зорж очсон байгаа. За, Кени улсад ойролцоогоор 40 орчим ястан үндэстэн овг аймагуд байдаг гэсэн судалгаа байдаг. За, үүнээс хамгийн олон зуун жил амьдарч байгаа оршин тогтнож байгаа овг аймаг бол масаа омгийнхан байгаа. За, масаа омгийнхан бол зэрлэг байгалийн хуулиад агаж мал аж ахуйгаа маллаж хагас нүүдлийн амьдралаар амьдардаг ард түмэн юм. За, би бол эдгээрх хүмүүсийн амьдралын хэв маяг руу илүү гүн орж хамтдаа 2-3 хоногыг маш их хүсэж байсан. За, энэч боломжоо биелүүлж 2 Брайан хэмээх ах トゥ хоёртой танилцаж тэдгээрийн гэр бүлтэй хамт 2 хоногийг өнгөрөөсөн байгаа. My family. What else? Nothing else. За, тэгээд бид нэр ойр зургийн жижиг сажиг бэлэг сэлт амттан зүйлс аваад тосгодоор явж тараасан байгаа. Энэ магадгүй намайг илүү сайнаар ойлгуулах, тэр хүмүүстэй илүү сайн нөхөрлөх боломжийг олгосон
гэж бодож байгаа. Тэгээд үнэхээр тэр хүмүүс маань бол найрсаг. Яаж туслах уу? Илүү их хатаа байх үүднээс надад их анхаарал халамж тавьж байсан. За масамаар үнсээ цэцэрлэг төрөлнгөр аялах гад нутгийн иргэдтэй пабд суулсан. Үн ярилцаад байж байна. Ерөнхийдөө бол нэлээд өндөр дуурж байна. Тэгээд ямар хуу нэх нөө. Video call. Is it video call? No. За тэгээд өчигдрөөрөө ирсэн байгаа. Ирсэн дээрүүдээ Масамарагийн үндэсний цэцэрлэг төрөлнгөөр аялах шийдвэр гаргасан байгаа. За тэгээд тикет нь $100 авдсан байна. За энэ хүртэл явж ирсэн юм чинь үзэх ёстой юм үзээд тэгээд явъя гэж бодсон юм аа. За тэгээд яг одоо энэ хойно харагдаж байгаа ногоо машинаар гейм драйв хийх чинь. За эндхийн аяллыг бол гейм драйв гэдэг юм байна. Бүтэн өдрийн өдрөөр нь түрээслээ. За тэгээд хамтдаа явж үзцгээе. Ямар ч талаас хэд хэдэн төрлийн амьтдыг бол үзэх боломжтой юм байна. За энэ хүртэл яваад ирсэн гэж юу гэж өөрөөсөө асууж байна. Үнэхээр бас итгэмээргүй санагдчих шүү. Африкийн ийм сайхан байгалийн үзэсгэлэнг үзээд явж яах гэж төсөөлж байсан удаа байгаа гэдэг. Nice. Hakuna Matata. What five? Elephant. Elephant. The elephant. No, the lion. Leon. Buffalo. Leopard. Leopard. Giraffe. Cute. Yeah, ini betul. It's danger. Yeah, it's danger. Wow. Buffalo. Yes.
Ингээд Another one. Very fast. Өнөө арсан чи янзаг болчихжээ. Ай. За энд л өстой нөгөө байгалийн хатуу шалгуур явагддаг газар байна да. Ийм ойрхоноос харлаж шүү дээ. Нилээн өссөн бол та гидсэн нилээн татарсан байна. Жижиг нөхрийг гарлаа. Anda mo. Yes, we can go. Бүр ийм ойрхоноос юм чи. За бүтэн өдрийн 2 дугаар хагас эхэлж байна. Сая нэг хоол идэж аваад дахиад Марагийн цэцэрлэг төрөлнгээр аялж байна. За одоо бид нэр явж Анаш болон Хипо үзэх ёстой. За бас тэгээд ямар юм тэр болтол явна да. Sorry, I don't have enough money. Sorry. No money. No money. Sorry.
This one. Hello. This one. Sorry, sorry. I'm sorry. I'm sorry. Mata Bridge belong to Tanzania and Kenya. Uh-huh. So next time you come with your friends, they come and swimming here Uh-huh. with hippos. Come back here. Yeah, you can come back and see the hippos. You swim with hippos. Yeah. And we are close to the Tanzania. There is border between Tanzania and Kenya. Okay. Tanzania border. Yeah. Ah, good, good. Tanzania border. Энэ Мара гол нь Танзаны Yeah, Tanzania. руу is there. орох юм байна. Yeah. За Мара голын усанд надад харагдчих хипо. Хипо гэдэг юм байна. Бүтэн гарч ирэхгүй. Hey, stop, please. Please. Wow. За орооныхан зүйл бололтой. Amazon is coming. За бүтэн өдөр тойрлоо. За энэ харагдж байгаачлан одоо энэ бол Масаа Марагийн үндэсний цэцэрлэг хүрээлэн ийм том өргөн уудам газар нутгийг хамарж байна. За тэгээд хаа сагуул амьтад байна дөө. Маш болгоомжтой байх хэрэгтэй юм байна. Ер нь бол машинаасаа ер нь бууж суух газруудыг нь тодорхой заагаад өгсөн байт юм байна. Маш аюултай. Дээш ерөөсөө ийм хамгаалтгүй машинтай. Хамгаалтгүй машин бол явуулдаггүй юм байна. За манай машиныг иймэрхүү хуучин 76 гэдэг лөө байна. Тухтай юм байна өө. Гой цонхоо ингээ бүтэн дэлгэцдэг. Hey my friend. Hey. За ингээд Масаа найзуудтайгаа Hakuna Matata. Hakuna Matata Hakuna Matata. нэг өдрийг бүтэн тойрж үзлээ. Ер нь бол тасалбар нь $100 гэдэг юм байна. Тэгээд энэ машинаа бол тохироо авчт юм байна. Би бол $80 төлж байгаа. Гэхдээ $80-аас бол ер нь илүү үнэтэй байд юм байна. Эднэртэйгээ нэг өчигдрөөр нэлээд сайн яриа хэлцээр хийжээж явж байгаа. Тэ. За ийм сонир сайхантай явж гин да.
Hakuna matata. Hakuna matata. Hakuna matata. Окей. За масаа хүмүүс бол цаг үеэ дагаад нэлээд одоо аялал жуулчлалын бизнесийг хийдэг болсон байна. За эдгээр хүмүүс өөрсдийн соёл, ахуй, хэм маягаас сурталчлах, за тэгээд эдгээртэй холбоотой сүвнэр, за үндэсний бүжиг, соёлоо танилцуулах одоо ийм бизнес хийдэг болсон байна. Бас байд юм байна. За тэгээд эдгээр хүмүүс дээр ингээ ирэхэд бол бүх зүйлс өн хөлс тарифтай байсан. Одоо жишээлбэл эдгээр хүмүүс бол үндэснийхээ бүжгийг танилцуулах ийм боломжтой. Тэгээд тодорхой хэмжээний өн хөлстэй гэсэн. Тэгээд би бол харамсалтай энэ бүгдийг одоо хангалттай хийх төсөв маань бас хангалттай биш учраас тэгээд энэ удаа энэ татгалцсан байгаа. Өглөөний мэнд. За масаа хамгийн амьдардаг масаа тусганд өглөөний 6 цаг болж байна. Би энэ масаа тусганд онсон байгаа. Тэгээд нэлээд босоод ирчлээ. За тэгээд масаа омгийнхан бол эртнээс бол нүүдэлчин мал аж ахуйг эрхэлдэг арт түмэн байсан. За байсан гэдэг нь одоогоор бол яг нүүдлэхээ болчихсон. Эдгээр хүмүүс аялал жуулчлал хөгжснөөс хойш суурин амьдардаг болжээ. За тэгээд манайхтай бас идэд ижлэхэн төстэй зүйлс ажиглагдж байна. За голчлон үхэр одоо түшиглэж үхэр маллаж амьдардаг хүмүүс байд юм байна. За тэгээд ийм шавар урцтай. Тэгээд л ерөөсөө эндээ амьдарч шүү дээ. Тог цахилгаан гэж байхгүй. Ихэр сонин. За тэгээд нэг хэдий ямаа хонтой. Сүүлгүй хэдий хоннод байна. За тэгээд нэг иймэрхүү газар л амьдарч байна да. Байгаль бол тасархаа юм байна уу. За бас нөгөө манай монголчуудтай адилхан чоны асуудал бас байна. Нөгөө дэлт цөөвөр чон энэнгэр бол байд юм. Тэгээд үдийн яманаас нь ганц нэг тоншчод байдаг бололтой. Иймэрхүү. За энэ шавар байшинд би хонсон байгаа. Тохгүй ерөнхийдөө дүр зургийг харуулна. Дугуйгаа тэнд байрлуулсан. Өнөөдөр эндээс явнаа нэг гайгүй буудалд очиж усасан доронгоо паверуудаа цэнэглээд хонда. Hello my friend. Ийм сонин сайхантай байна ойрын өдрүүдэд. За тэгээд одоо удахгүй дараагийн газар Танзан руугаа явна.